Чингис хааны хүрээ цогцолбор. Эртний монголчуудын нүүдэлчдийн судалгаанд тулгуурлан 1992 онд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолбороо их эзэн хааны алдраар нэрийдэж үүсгэн байгуулсан түүхтэй. Энэхүү Монгол үндэснийхэн өв уламжлал, нүүдэлчин ах уй соёл, зан заншлыг хадгалсан орчинг бүрдүүлэн дэлхийд дахинд сурталчлан таниулахыг зорьсон билээ. Чингис хааны хүрээ нь эртний нүүдлийн хот хүрээний жишгээр байгуулсан цомцог хэлбэртэй гэрүүдээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хийц, завар, хээ, чимэглэл, халз, хөлтрөгний уулз зэргийг түүхийн хосгүй үнэт олдвор баримтуудад үндэслэн гараар урлаж бүтээсэн юм. 1992 онд Цагаан шонхор хоолтын компани харьяа Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолбор нь Алтан өргөө, Мөнгөн өргөө гэх гэр ресторан, амрагчдад зориулсан 10 гаруй гэрүүдтэйгээр бага хүрээ үүсгэн анх байгуулагдаж байлаа. 2006 онд дэлхийн хамгийн том гэр болох 32 хантай хаан ордыг бүтээн байгуулах шавыг тавьсан. 2008 онд хаан орд ашиглалтанд орж хойморт нь их Чингис хааны шижир алтаар бүрсэн хөшөөг бүтээн зассан. 2008 онд хаан ордыг тойруулан их хүрээ бий болгож 4, 5, 6 хантай нийт 48 амрагчдын гэр буудлыг нэмж барьсан. 2009 онд хаан ордын урд хэсэгт цогтын хадны бичээс Чингис хааны гэрэлт хөшөө, гэлэн хөшөө зэрэг түүх дурсгалын үн толдвруудыг их хөлбөрүүдээс хуулбарлан бүтээн байгуулсан түүхтэй. 2012 онд Чингис хааны хүрээ компани нэртэйгээр Цагаан шонхор хоолтын компаниас салбарлан охин компани байгуулагдсан. 2016 оны 6 дугаар сард тэргэн хүрээг бий болгож 24 м голчтой гэрийг тойруулан 19 диаметрийн хэмжээтэй 4 гэрийг холбон барьж их ордон гэрийг бүтээсэн. 2016 онд 28 амрагчдын гэрийг нэмж барин нийт цогцолборын гэрийн тоо 108 болсон. Ирвсэн орд нэртэй ёслол хүндэтгэлийн өргөөг барьж ашиглалтанд оруулсан. (2016 онд байгаль орчин дээлтэй нарны халаагуурыг хаан ордон, их ордон нийтийн ариун цэврийн байгууламжинд байршуулан хэрэглээний усыг халаан ашиглаж байна. 2016 онд хүний усны нөөцийг алдагдуулахгүй байх зорилгоор бохир усыг дахин боловсруулах, бохирыг 98% хүртэл цэвэршүүлэх 70 м3-ийн хүчин чадалтай цэвэршүүлэх байгууламжийг барьж ашиглалтанд оруулсан. 2017 оны 6 дугаар сард 9 м өндөртэй бурхан халдун уулнаас сүгдэн мөгж буй их эзэн Чингис хааны хүрэл хөшөөг бүтээн зассан. 2022 онд хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах бодлогын хүрээнд ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор таунхаус төслийг эхлүүллээ. Бид 30 жилийн хугацаанд давтагдсан тоогоор нийт 1 сая 300 мянган хүн хүлээн авч үйлчилсэн ба. Үндэсний 670 гаруй том жижиг наадам, 1520 гаруй хүндэтгэлийн арга хэмжээ, 280 гаруй хурам найрыг амжилттай зохион байгуулсан байна. 2022 оны байдлаар цогцолбор маань нэг доор 2000 хүний хүлээн авалт, бисрэг наадам, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах хүчин чадалтай Монголын цорын ганц аялал жуулчлалын цогцолбор болон өргөжж Монголыг зорин ирж буй гадаадын зочид төлөөлөгчдийн төдийгүй дотоодын амрагчдын заавал зочлон үйлчлүүлдэг газрын нэг болсонд талархахын сацуу. 30 жилийн турш сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө харамгүй зориулж их амжилтыг бүтээлцсэн Чингис хааны хүрээ компанийн долондоо 30 жилийн ойн баярын гал халуун мэндийг хүргэе.
Чингис хааны хүрээ цогцлбор.